Хуулийн төслийг бол зарчмын хувьд дэмжиж байна. Бас одоо тодорхой төвшөнд бас нэг эргэж харах зайлшгүй шаардлага байх шиг байна. За хоёрдугаарт яг зүгээр энэ төрийн цэргийн байгууллагын дунд байгаа энэ нисэх одоо хүчин гэж ярих уу. Энэ зүйлүүд нэг хэсэг байхгүй болсон буцаа жоохон сэргэж байгаа талууд байгаа. За хил хамгаалах ерөнхий газар ч гэсэн бас тодорхой энэ чиглэлийн үйл ажиллагаа сэргээж байна. За батлан хамгаалахын маань угаасаа байгаа. Гэхдээ энэ чиглэлийн имийг жоохон батлан хамгаалах яамнаас бусад одоо яг цэргийн байгууллагад байгаа гэдэг юм онцгой байдлыг бас ярьж байгаа шүү. Энэ чиглэлийн юмнууд зүгээр энэ хуулиар зохицуулагдах уу эсвэл ерөн иргэний нисгийн хуулиар илүү явах талтай байна уу? Хоёрдугаарт яг зүгээр тодорхой төвшөнт нөгөө хосолмол байдлаар мэдээж батлан хамгаалах чиглэлийнхаа үйл ажиллагаанд одоо анхаарч бэлэн байдалтай байхаасаа гадна зарим энэ зүйлүүд дээр нөгөө коммершил талтай ажиллах буюу арилжааны одоо нислэг эсвэл одоо тэр галт төмрийг унтраах байт юм уу эсвэл одоо хорцон шавж устгах байт юм уу гих зэрэг одоо ийм бас энэ байгаа нөөц болцоонуудыг ашиглах биднэрт бас хэрэгцээ шаардлагууд бас байгаад байгаа. Тэгэхээр уг асуудал бас энэ улсын нисхийн тухай хуультайгаа ер нь яаж уялдаж зохицуулах ёстой юм бэ? Ер нь энэ хуулиар уг асуудал хөндөгдөж байгаа юу гэв. Энэ дээр бас нэг тодорхой зүгээр иргэд олон нийтэд бас мэдээлэл өгөөч. Бидэд бол нөгөө энэ нис хүчний гэдэг юм уу энэ агаарын орон зай дээр байгаа энэ техник технологич хэвтүүлээд байж юм уу зогсоогод байж болдгоо юм л шүү дээ. Ер нь бол ашиглалтыг нь сайн хийж явах хэрэгтэй. Ингэж нөгөө үр ашиг байдаг. Энийг дагсан даатгал гэдэг чинь бас асар өндөртэй байдаг. Тэгэхээр энийг нөгөө төрд татвар төлөгчдүүд бас нэг дарамт учруулахгүй байдлаар энэ менежментийг хийх болцоо энэ хуулиар олгохдаггүй. Энэ дээр бас манай яг мэргэжлийн хүмүүсний хэлж өгөөч гэж санаа байгаа шүү. За хоёрдугаарт яг зүгээр энэ тэр нисэх хонгоц гэхээс илүүтэй сүүлийн үед энэ дрон тэг хөнгүү одоо нисэх төхөөрөмжүүд нэлээд байна. Энэ бас одоо батлан хамгаалах салбарт бол одоо ашиглагдана. Тэгэхээр энэ уг асуудлыг ер нь цаашдаа яах ёстой юм бэ? Бусад оронд бол энэ дроны асуудлыг бол цэргийн болоод одоо иргэний зориултаар ашиглах болцоотой гэдэг хоёрдмол зориулттай техник тоног төхөөрөмжөө гэж үзээд яг энэ хүчин чадал болон зориултаас нь шалтгаалаад бүртгэлжүүлж байна. За энэний нөгөө аюулгүй ажиллагаа нислэгийн горим мэтрийг бас нэлээд шийдэж өгöd байна. Гэтэл одоо манад бол одоо бас энэ асуудал энэ улсын нисхийн тухай хууль, иргэний нисхийн тухай хуулийн дунд ингээ хаягдаад бас нэг бүрэн одоо зохицуулт байхгүй байна. Тэгэхээр энийг одоо бас ерөн зүгээр цаашдаа яаж уялдуулж харж байгаа вэ? Хил орчимд бол одоо нэг тийм бас энэ асуудал яригдахгүй гэхээс илүүтэйгээр бас сүүлийн үед бол бас хууль бус үйл ажиллагаануудад дроныг ашиглах энэ байдал бол бас нэлээд байгаа гэж сонсогдоод байгаа шүү дээ. Хил орчмын энэ контрабанд энтер дээр бас гарсан ганц нэг кейсүүд бол гарсан. Тэгэхээр энэ зүйлүүдийг яаж ерөн уялдуулж харж байгаа вэ? Энэ хуулиар явах ёстой юу? Ерөн цаашдаа дроны асуудлыг стратегийн одоо гэдэг юм уу хожимол зориулттай одоо тоног төхөөрөмж гэж үзээ тусдаа бий даасан хууль байх ёстой юу? Энэ дээр одоо зам тээврийн ам ч гэдэг юм уу хууль зүйн ам батлан хамгаалах ам ерөн ямар бодлого шийдвэр барьж байгаа вэ гэсэн ийм ерөнхий хоёр асуулт асуух. За батлууц сайд хариулъя. За сайн зэрэг гишүүний асуултанд хариулъя. За энэ улсын нисхийн тухай хуулиар бид бүхэн батлан хамгаалах салбараас гадна онцгой байдал хил хамгаалах ерөнхий газар гээд цаашлаад одоо гүйцэтгэх үүргийн чиг үүргээс хамаарсан төрийн одоо байгууллагуудтай холбоотой нисхийн үйл ажиллагаа эрхлэх энэ байгууллагуудын хүрээнд энэ хууль одоо зохицуулагдаж явах хэрэгтэй гэж үзэж байгаа. Одоогийн байдлаар бол батлан хамгаалах яамнаас гадна хил хамгаалах ерөнхий газар за онцгой байдлын ерөнхий газрууд одоо нисэх хонгоцтой болж за түүгээрээ одоо дамжуулж тодорхой чиг үүргүүдээ гүйцэтгэж явдаг. За энэ одоо чиг үүрэг гүйцэтгэж байгаа байгууллагуудын аюулгүй байдал за нисхийн аюулгүй байдалтай холбоотой за бусад одоо чиглэлийн чиг үүргүүдийг тодорхой болгож өгсөн ийм онцлогтой хууль болж байгаа гэдгийг танд хэлье. За нисгчгүй нисчиг төхөөрөмжтэй холбоотой асуудлыг бид бүхэн бас энэ хуулиар тодорхой хэмжээгээр зохицуулна. Гэхдээ энэ бол зөвхөн одоо батлан хамгаалах салбартай холбоотой байлдааны зориултаа нисгчгүй нисдэг төхөөрөмж болоод
түүнтэй холбоотой зохицуултуудыг энэ хуулийн хүрээнд үйлчлэх 11 дүрм байгаа. Тэр дүрмийн одоо хүрээнд зохицуулаад явах боломжтой болж байгаа. Харин өнөө цаг үед хугацаанд одоо нисгчгүй нисдэг төхөөрөмж дорооны хэрэглээ нэлээд өндөр болсон учраас сахим хөгжлийн яамнаас одоо энэ дроон болоод нисгчгүй нисдэг төхөөрөмжтэй холбоотой анхдагч хуулийн төслийг одоо санаачлан боловсруулаад явж байгаа гэж ойлгож байгаа. Тэр хүрээнд одоо бас бусад одоо хэлбэрийн үйл ажиллагаа явуулж байгаа дроонтой холбоотой асуудлууд зохицуулагдаад тэр хуулийн хүрээнд одоо зохицуулагдаад явах боломжтой болох байх гэж ойлгож байна. Манайхнаас нэмэлт хариулт тавил хариулж байна. За ажлын хэсэг 4 номерын микрофон дэслэгч генерал Гамбайм хариулъя. За сайн зэрэг гишүүний асуултанд хариулъя. Энэ хуулиар сая Батлан хамгааллын сайдын хэлсэнчлэн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нисэх хэрэгслүүдийн уялдаа холбоог мөн одоо хэрэглэх хяналт тавих үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулна. За мөн хэдэн төрлийн нислэг байгаа таны ярьсан арилжааны нислэг гэж бол байхгүй. Гэхдээ бид захиалагт нислэг байхаар энэ хуулинд тусгаж өгсөн байгаа. Тэгээд онцгой үүргийн болон тусгай үүргийн захиалагт нислэгийн захиасан байгуулгын тухайн нислэгийнхээ зардлыг даах энэ одоо харилцааг бас энэ хуулинд тусгаж өгсөн байгаа. За дороо нисгчгүй нисэх хэрэгслийн хувьд энэ хуулийн заасны дагуу журмаар зохицуулахаар тусгасан байгаа. Өнөөдөр яг бодиттой хууль эрхцэн зохицуулт байхгүй. Зэвсэгчний жанжин штаб бол нисгчгүй нисэх хэрэглэлтэй тэмцэх болон нисгчгүй нисэх хэрэгслийг ашиглах одоо дүрмийг бол боловсруулаад өнөөдөр ашиглаж байгаа гэдгийг хэлдэг. За сайн зэрэг гишүүн тодруулъя. За энэ хууль гарвал ажлын хэсэг мэдээж гарах баг. Тэгэхээр аль болохоор бас дүрм журм гэдэг зүйлүүдийг бас багтаал гарахыг хичээгээрэй те. Тэгээ яг энэ тодорхой энэ уялдаа холбоонуудын суурь зохицуултууд хууль дээр орж өгөх ёстой шүү. Би яг зүгээр арилжааныг хэлчих. Ер нь захиалагт буюу магадгүй одоо бас төрийн зарим одоо харилцан тусалцааны хүрээнд энэ салбарын юмнуудыг бас одоо гал унтраах байт юм уу, ойрын төмөртөө тэмцэх, за эргээд энэ эрүүл мэндийн чиглэлийн байгууллагатай хамтарч ажиллах. Тэгэхгүй одоо яг энэ чиглэлийн юмнууд нь жоохон ингээд баг болчоор нэг хууль зөрчиж гээд байгаа юм шийдвэр гарч өгдөг. Тэгээд ингээд тухайн байгууллагууд маань бас өөр өөрсдийн ийм зүйлүүдийг давхардуулж бий болгох гэдэг юм уу, ингээд бас татвар төлөгчдийн мөнгө өргүү явах юм чиглэлтэй байна. За дорооны асуудлыг бол онцгой анхаараасаа гэж үсэж байна. Би ч гэсэн аж ахуйн нэгжийн урлагаалгын татвар дээр энэ одоо юу гэдэг кибер гэдэг юм уу, энэ цахим одоо спортын асуудлыг дэмжиж байгаа. Ер нь бусад орнуудын энэ цахим спортыг дэмжих хүрээндээ цаашдаа нисгчгүй энэ тоног төхөөрөмжүүдийн За асуултаа гүйцээд асуучих. Нэг юм бол сайн зэрэг гишүүн. Энэ нисгчгүй тоног төхөөрөмж бол дорооны одоо нисгч гэдэг зүйл чинь угаасаа л хүн удирдах байгаа. Тэгэхээр энийг одоо удирдах ойлголт мэдээллийг бол үндсэндээ ингээд бусад одоо орнууд бол үндсэндээ 10 жилийн боловсролоос нь олгоод байгаа. Энтэй яаж зөв болсон харьцах уу? Аюулгүй ажиллагаа нь юу гэдэг ингээд ерөн дээр Европын орнуудын Нордик орнуудын боловсролын системд бол ингээд захим спортын асуудал ороод ирсэн байхгүй. Яг эцсийн дүндээ спорт гэдэг боловч эн чинь цэрэг батлан хамгаалалт салбарын цаашдын чиг хандлагатаа тохируулаад залуу боловсон хүчнүүдэд энэ техник технологитой харьцах энэ үйлчилгээний суурийг тавиад байгаа маа. Тэгэхээр энэ дээр бас одоо би бол бас ийм хуулийн төсөл яагаад тэгээд бас хурлын дарга бас хилцүүлэх асуудлыг анхаарч өгөөд ерөн зүгээр цаашдаа бидэд бас аль болохоор залуу үеийн техниктэй технологитой зөв харьцах тэрнээс биш дэлгэц ширтэж ийн гэдэг агуулгыг нь одоо бас хитийг өргөж яриад байгаа. Ерөн зүгээр энэний зохистой хэрэглээд аюулгүй ажиллагааны талаас нь бас анхаарч бас ойлгуулах хэрэгцээ бол байгаа шүү гэдэг зүйлийг хэлмээр байна. За үгэлжлээ. Дас цэргийн төвшин гишүүн асуултаа асууя.